Хавц цашаад багш юм тий. Эйгүү шүү дээ. Эйгүү л. Хин цожсэн энэ цожсэн маш их ялгаатай л та. Юунд ороод ирвэл гэж боддог гэж байна. За хөдөө цөмөр амжилт. За ингээд хамгийн их асуулт. Ойдов ямар төрлийн спортоор Олимпиас мөнгөн медаль авсан бэ? Эйдэн жудо, бидэн чөлөө бокс, эйдэн буудлага, эйдэн бокс. Ойдов гэж их байгаа. Их байгаа гэхээр одоо ойдов гэж цохилт байгаа гэж. Ойдов гэж буудлага байгаа. Ойдов гэж байгаа гэж. За 3 2 1 таа. Жудо буюу ойдов. Жудо дагаар буулгахад бол ойдов гэдгийг нөхөх юм тий. Гэн жудо гэдэг. Спорт ямар нэгэн төрлөөр хичээлдэг үү? Сакс тоглодог. Спорт сонирх бүх сонирхгүй юу? За сайн. Жодод тийм нэг байх буруу хариулсан байна тийм ээ. Ойдоо гэж чөлөөт бүхийнхэн жоохон загнуулт үү та. Маш их жуудаар оруулаа гэж. За зөв хэлбэр нь Монгол Улсын хөдөлмөрийн баатар дэлхийн хошоо авраг Олимпийн мөнгөн медаль ойдоо чөлөөт бүхий төрлөөр мөнгөн медаль авч ирсэн байна. Би юу хэлбэр тийм ээ. За эцгийн үндэстэй хамтдаа. За харамсалтай яг ч боломжгүй боллоо. Дараагийн үед амжилтсад хамгийн сүүлийн оролцогчийг үрж байна. Доктор Санал. Тогондоо үеийн хамгийн сүүлчийн оролцогч Crash Bash хамтгийн дуучин Батука Санал дэсэлж. За хамгийн сүүл цог хэцүү байгаа шүү дээ. Ямар вэ? Хамгийн их цууцсан болоод нэг олон юм харахгүй шууд тогондоо цогоолаад хариулаад дуусчих байсан баг тий. Илүү болсон надад үлдчихсэн. Тийм цочж байхдаа хэлээ хатсан юм шиг байна. Байгаа шүү дээ. За ингээд хамгийн сүүлийн оролцогч Батук амжилт хүсье. Асуултанд шууд орох. Чиний асуулт. Монголын аль бүсээс үлэг гөрлийн яс их олддог вэ? Эд хангаад эдэн талхаар эдэн говь эдэн уудахыг нутгаас гэсэн дөрөв хэлбэр байна. Үлэг гөрлийн яс шүү дээ тийм ээ. Энэ бол амархан байхаа гэж бодчих. Нэг гад гол бүрүүсий магадгүй юм уу? Гол яа мэдээч хаваас үлэг гөрлийн яс их олдсон юм байна. Би яагаад авсан? Яг өмнө говьоос хамгийн их олдсон тийм ээ. Одоо 3 асуултанд зөв хариулж, тогтоо яалагч бол боломжтой болно. 4 асуултанд зөв хариулж, тогтоо саналаас мултрна. Ойлгомжтой тийм ээ. Дараагийн асуултанд шууд орох. За. Нилээн дуу цааш орсон юм уу? За, дараагийн асуулт анхааралтай сонсоорой. 40% хэд вэ? Эйд нь 17, бид нь 16, сид нь 10.5, дид нь 15. 40%. Нэг шиг байвал шууд бодож болно. Байхгүй шууд хариулна. 2 17. 40% тийм ээ. 17 буюу Танай хичээл дээр байсан. Муу байсан байдаг. Тондоо муу гэж. Тондоо нэг оноор муу гэж. Зөв хэлбэр. Би өдрөө 16 байсан байна. 3 асуултанд зөв хариулсан Crash Bash хамтгийн дуучин Билли шалгууллаа. Баярлалаа. Тогтоогийн ярагч болсон Crash Bash хамтгийн ахлагч Билли чиглэлийн ардуулах гэж байна. Тэгэхээр бидтэй хамтран ажиллагч нэвтрүүлгийн албан ёсны түн Шайтизон компьютер хэлбэрийн хамт олноос дэлхийд өрсөлдөх Монгол чанар Монгол брендийн keyword-ыг гаргуулж байна. Тэгээд өсөлтөө ус нэвтрүүлгүй. За баярлалаа. Бидтэй байнг хамтран ажиллаж юу автомобиль шофер хүч чадлын юм да. Energy drink. Угаарай. За, баярлалаа. За, тогод авахсны дараа энэ бол их сайн шүү. За, манай хамтран нэг дунд очсны дараа тий. За, мөн Баянзүрх худалдааны төвийн урд корпус байрлах Каро оркестр караокены хамт олноос нэг үчиг найз төвөө гэр бүлийнхэнтэйгээр ирж өнгөрөөгөөрэй гэдэг энэхүү их мөчгийг гардуулж байна. Баярлалаа. Болно шүү. За. Нэвтрүүлгийн 2 дугаар зургандаа ихэд хэлэн байна. Өнөөдрийн дугаарт Crash Bash хамтынхаа оролцож байгаа. За тэгэхээр зургандаа үед та тав өсөлтөгчд болно. Мэдээж эрэг нэгэн сэдвийг өөр өөртөө төсөөлөөр зурнаа.
юу зурх вэ гэвэл Leonardo da Vinci гэдэг зураач байдаг тийм ээ. Түүний зурсан нэгэн алдартай зургийг зурх хэрэгтэй. Юу гэж байна? Mona Lisa буюу Gioconda. 5 минутын хугацаанд зурна. Ямар хүүхэн байдаг вэ лөө? Залуу байдаг вэ лөө тийм ээ? Өөрөөсөө гэсэн дагуулгүйгээр зурх хэрэгтэй. Хамгийн сайн зураач шагнууд нь хамгийн тааруу зураач шийдвэрлэх болно. За амжилттай цаг явуулаа. Хамтынхаа талаар манай үзэгчдэд тушд нэлцүүлэх байна. За тэгээд юм бас хийхээ үзэж байгаа үзэгчдээс энэ үдмээр хүрээ. Тэгээд манай Crash Bash хамтлаг маань яг 2020 оны 6 сарын 2-ны өдөр яг байгуулагдаад одоо жил хагасны үзэж байна. Тэгээд хамгийн анхныхаа уран бүтээлийг Crash and Bash гэх нэртэй сайхан үгээ энэ уран бүтээлээ яг 2 сарын өмнөөс үзэгчдээ цацлаа. Тэгээд 5 хүний бүрэлдэхүүнтэй манай Азаа Абдулгоно Батука золоо гэдэг. Тэгээд миний бибий хийе. Тэгээд бид та маань яг Nature Sound-ээс 6 сарын 2-нд дуудаад өөр төсөлтийнх байсан та Nature Sound-ийн 14 дугаар төсөл, 13 дугаар төсөл, 14, 15. Энэ төсөл бүрээс одоо бүрцэн хүүхдүүдийг багш маань нэг өдөр цуглуулад тэгээд бид нар анх тэгж танилцчихсан. Тэгээд одоо ингээд бид нар бас яг нэг хамтлаг болцсон, хамгийн сайн найзууд болцсон те. Ингээд яг багшийн снарыг уран бүтээлээ хийгээд яг Crash Bash хамтлагийг гаргаж ихийн тулд Crash Bash хамтлагийн тэр стил имиж одоо дуулалтыг бас ингэж олж авах надад хичээж ажиллаж байна. Тэгээд хамгийн анхны клип за мөн хөөцөн хоёрт клипийг бас үзсэн болоо гэж найдаж байна. Crash Bash гэдэг нь ямар утгатай үг юм бэ? Crash Bash юу? Дөрвөлт эсрэлт тийм их хүчтэй тийм дөрвөлт гэсэн үг юм бол. Мона Лиза эрэгтэй байдаг юм уу? Ихтэй юм биш. Эмэгтэй байдаг тийм. Таны зураг жоохон эрэгтэй залруу. Тийм үсэмсийн зураг уу? За хүмсээс ормос ихэр болохоор тийм. Миний бодлоор тэр зургийг үзчихсэн үү? бид харж байсан. Харж ирсэн тийм ээ. Хажуудлаасаа байж магадгүй л дээ өөрөөсөө төсөөлөөр зурж байгаа учраас тийм ээ. Танаа хамтлагийн ер нь нэлээ нуруудаг юм байна шүү дээ. Дээд нь хэд, доод нь хэдэн сантиметртай байдаг өндөр. 72-аас 85 85 өөрөө юу? Хамгийн өндөр юм тийм. Universe Best Songs гэдэг тэмцээнд оролцсон тийм ээ. Тэр тэмцээнээс их юм сурсан байх болов. Тийм нэлээ сурсан тийм. Жишээ нь арц миний мөрөөдөл хүрэх хамгийн том алхам болчихсон. Маш гоё. тэнд оролцож байхдаа хамтлагийнхаа нийлцсэн байсан уу нэг нийлцсэн байсан. Нийлжээд нэг хагас жил очсон баа. Тэгээ энээр байсан ихлээр багшаа саагуулж байгаа юм. Яа багшаа гэсэн чинь. За. За энэ хамтлагт яагаад орох вэ? Ер нь дуулах сонирхолтой байх л тийм ээ. Тийм багасаа дуулах сонирхолтойсэн. Тэгэл Nature Sound дуулаач хүрсэж яваад тэгэл манай багш маань бид цанил тавьсан да. Тэгэл хэлэх их өндөр өртөгтэй байдаг шүү дээ. Ер нь санхүүгийн тал дээр яаж шийдэж юм? Тэгээд санхүүгийн тал дээр тэгэл эхлээд өөрсдөө тэгэл болгосон да. Багш мөхстэйгээ тэгэл өөрсдийн карманаас гаргаж ийн гэж үзэж болох уу тийм. Эхний дугаар. Юу итгэж байгаа юу? Юу итгэгч манай туудахгүй Mona Lisa-г үзэж сонирхсан. За ингээд орцогчдыг хэрхэн зурдаг зүмөр үзэж сонирхох. Хамтлагийн дуус уусдаг ялангуяа охтууд нь харж байгаа байх. Хэр зураач вэ гэдэг зүмөр үзэж сонирхох. За ингээд хамтны орцогч. Эдгөөний зургийг үзэж сонирхох. Цараа. Эдгөө Mona Lisa ч эвтөний Сэлмантын үеийн эмэгтэйчүүдийн гол сайхны төрхийг үзүүлсэн байдаг. Шинэ зур цонхны цаас усч болсон. За Үсэн гонгаад бин найгаад байна уу гэлээ. За яг жазын нааша татсан юм уу? тийм жаз зөв тод гоё жаз. За Mona Lisa яг өстэй яг харуул яг харуул зүгээр солио инээсэн юм. Хувцас гэсэн зүйлийг таар өмсчихжээ. За Gioconda дээр яг нэг зүйлийг хэлэхэд Сэлмантын үеийн өсгөөчд хөмсөггүй ах нь мод байсан юм байна. Тэр хөмсөггүй байдаг. Хөмсөггүй зурсан байгаа болоогүй болоо. Тэрийг бол маш сайн харъя гэж үзчих. Чоктой байсан юм уу тэр юм. За яа дэлгөө. За харангуй дах гэдэг зураг. За өөрчлөлтөд нэлээд бүрхэг биш. За ингээд дараагийн оролцогчийн зургийг зүгээр үзэж байгаа. За
энэ дайрууд тусдаг гэж бодсон шүү дээ. Ингэж үү манк хийсэж өөр ингэж зургийг хараад тийшээ ингэж ингэж байгаа юм уу. Баг зэргийн нээж нээж авч тэрийг нуудаг гарах гэж орсон юм гэхдээ хэсэг дураагүй. Чоолтой малгай орсон юм уу? Бод. Яг нэг хажуудлаас ингэ харсан. За тэр соол техник аягүй гарч ирсэн. Тэгээд арай барай юу вэ? Хамгийн би ингэж нэг нүд наа гарч ирээ наа. Манай хийцээ ямар тарлаа вэ тий. Хүн зурж чаддгүй гэж байна тийм ээ. Тэгшин шууд татчих чаддгүй юм уу? харин шууд сандраад яагаад цэцэн дуусгаад. За мистер Вини шошогтэй нэг уугийн цогцоо олгочод амар фирий цогцоо юм дээ. За нилийн бүтэн алуу. За ойлголцоо. За өнөөдрийн краш шалхахын залуус нилээ өрмөц зурцсан багчаа. За апхаа чи зурцаад байх. За орчин манай За битгүүл зурж байгаа юм чи заавал алтай өрний зурж байгаа гоо нам шаа. Осно зурж байгаа. Осно ягаад вэ? наахан гээс нэр өгч чи. Энэ духан дээр хий заах гэж чичг байсан. Энэ бол энэ болохоор за энэ бол цэвэр үүд ингэ шуун гэж. за үе шуу нарыг үзүүлж чадах юм байна. Тэгээд энэ бол уулын байгаа нэг хайдлаа. За наан нэг голтор манай хүн өөрөө усан хийж байгаа маяг. танаа өнгөсөн чи нэр чамшиг өстэй. Зурганд өгөөс муу. асаа зураг цөмөр үзсэн байх. Нaan сайдруу нөө. Ямар сайдруу зураг үзсэн байх. Ёо, цаан тишг аач. Яа. Юу за ямар ч гэсэн зураг магтаал үзье та. Ойцтэй. Ойч бохностэй. Наша дөрөв хэлсэн юм уу? Араа нэг үгүй хүлнэ нөө. Хайци Мэдээж за монол хийх юм нүүлэх юм дээ. За ингээд хамаас мэдээ оролцогч Батук дөрөв цөмрөө үзсэн байх. За Батука Офиас зураг харж явсаар ирсэн ч бас гоё явж. За тэгтээ бас нөгөө хэд одоо нэгтэй үнийг дүр авчижээ. За зураг магтээ. Яа, их их бүхэн маягаар жаас хийсэн. iPhone мантай. За Тэ. за цаашаа арчаад наашаа мөндөөр болж юм. Мэдгүй ингэж байна. мөндөөр болж юм шүү дээ. Машин харсан. За нэг муулаад яагаад нөгөө хэд зурнаас хамаагүй илүү болсон байна гэж бодож байна. За ингээд орсчтой зургийг та бүхэн үзэж сонирхлоо. Одоо хин хамгийн сайн, хин хамгийн таарахын зураг болохыг үзэж сонирхъя. За ингээд орсчтын эдгээр 5 зургуудаа сагийн сайн зурагчийг би шалгаруулах гэж байна. Тэгэхээр эмэгтэй хүний төрхийг гаргаж чадсан ганц хүн бол Батук байна. Баярлалаа.